Сайн мэцхан уу үргэлжлүүлээ 19 оны 21-ээс 25 дугаар тестийг тайлбарлая. За 21. Цусны даралт ихсэх, нүд хавгнах, шээс уурэг цустай хэмжээ бага байх нь ямар өвчний шинж тэмдэг вэ гэсэн байна. За бөөр унжих гэж орж ирсэн байна. За бөөрийн өрөвсөл энэ бол байж болох юм тийм ээ. За бөөрийн чулуу, бөөрийн дутагдал, давсагны хавдар гэсэн ийм 5 үг төлөв өгсөн байна. За үг сэдв нь яг 10 дугаар ангийн ялгаруулах хэрэгтэн тогтолцоон дээр гарч ирдэг. Тэгээд таад харах юм бол нэлээд хэдэн өвчний одоо үүсэх шалтгаан болоод тухайн өвчний үеийн шинж тэмдгүүдийг бол оруулсан байдаг. За эндээс харах юм бол A өгдөл дээр бөөр унжих. Хэвийн байх үед те бидний одоо босох суух зэргээр хөдөлгөөд 3-5 см зайд шилжих хөдөлдөг боловч тэрнээсээ хит их одоо шилжих юм бол түүнийг бөөр унжих буюу нефроптоз гэж оншилдог байхны. За энэ хөвчлэн турч гисэн юм уу өвчлөл суларсан гэх мэт хүмүүст тохиолддог өвчлөл. За бөөрийн өрөвсөл цусны даралт ихсэх, нүд хавгнах, шээс уурах цустай хэмжээ бага байх зэрэг өвчний шинж тэмдгүүд илэрдэг гэсэн байна. За энэ бол яалтчгүй манай өгдөл тэр чигээрээ байна те. Тэгэхээр зөв хариулт маань B өгдөл буюу бөөрийн өрөвсөл ээжээ. За бөөрийн чулуу энэ нь одоо эдэс бэцсүүд талсчаад бөөнрүүд чулуучсал үүсдэг. Тэгвэл яг энэ бөөрийн чулуу үүсгэхэд хитрхи их мах. За тэгээд давсны хэрэглээ энэ тохиолдолд үүсэх боломжтой ахна шүү дээ. За дараагийнх нь D бөөрийн дутагдал. Цуснаас илүүдэл бэцийг ялгаж чадахгүй болж бөөрийн үндсэн үйл ажиллагаа алдагдахыг бөөрийн дутагдал гэж нэрлэдэг байна нэ. За энэний шинж тэмдэг нь ойр ойрхон шээх, амьсгал давхцдах, за арьс цочрох, дотор мухаарах, шөрмөс булчин татах, агших зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Тэгэхээр манай өгдөлтөд бол шинж тэмдэг бол таарахгүй байна. За И давсагны хавдар. За гадаргуу дээрээ ургацэг байдлаар ургана. За мэдээж түүнийг хянуулаад ч юм уу эсвэл нөгөө эмчийн залтаар авах шаардлагатай гэж үзээд авахгүй тохиолдолд энэ нь цаашаага хорт хавдар болох эрсдэлтэй. За шээс боловсруулах замын өрсөл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ерөөсөө өвчний ард дандаа л дараагийн өвчин ингээд дагалдаад явж идэг. Учираас өөрийнхөө биеийн эрүүл мэндэд анхаарах нь асар чухал ахны. За ингээ 21-ийн B бөөрийн өрөвсөл байлаа. 22. Хүний мэдрэлийн эрхтэн тогтолцооны үндсэн хэсгүүдийг үүрэгтэй зөв харгалзуулсан мөрийг сонгоорой гинэ. За эхнээс нь уншиж үзье. Завсрын нейрон. Нейроны урт богино сэртэнгээс тогтоох, сэрлийн мэдрэхүйн төвөөс эрхтэнд, эрхнээс мэдрэхүйн төвд дамжуулах зам. Тэгэхээр энэ тараа уг нь бол гаднаас мэдээллийг хүлээж авлаа. Хүлээж авсныхаа дараа төвд дамжуулаад боловсруулалт хийлээ. Боловсруулсны дараа командыг дамжууллаа гэсэн ийм одоо дараалтаагаар мэдээлэл маань боловсрох ёстой шүү дээ тий. Гэтэл А өгдөл дээр яасан бэ гэхээр ерөөсөө л завсрын нейрон бүгднийг ганцаараа хийх юм шигээр үүрэг нь ороод ирж болохоор энэ бол худлаа. Завсрын нейрон гэдэг нь ерөөсөө мэдрэхүйн болон хөдөлгөөний нейрог дундад ингээ холбогдсон ширхэг орж ирдэг. За хөдөлгөөний нейрон. Нейроны их бие буюу бөөм, сингийн ихэнх хэсгээс тогтох мэдрэлийн төв хэсэг. Энэ маань бор бодисын тодорхойлолт байхгүй. Тэгэхээр хөдөлгөөний нейрон дээр бичсэн байгаа учраас би худлаа болж байгаа. За С-ийг уншия. Мэдрэхүйн нейрон сэрлийг хүлээн аваад төв мэдрэлийн системд дамжуулах мэдрэлийн ширхэг юм аа. За зүйтэй гадаад орчноос буюу нөгөө рецепторуудаас те мэдрэхүйн эрхтнүүдээс гадаад орчны мэдээллийг хүлээж аваад түүнийгээ төв рүү дамжуулдаг учраас С маань бол үнэн байж тарж байна. Д кари бор бодис сэрлийг төв мэдрэлийн системээс ажиллах эрхтэнд дамжуулах мэдрэлийн судал. За боловсрсон мэдээллийг буцаагаад энэ хараа ажиллах эрхтэнд дамжуулж явах юм бол тэр бол хөдөлгөөний нейрон баггүй. Тэгэхээр D худлаа болчихин тий. За цагаан бодис тарих нусанд байдлах бөгөөд мэдрэхүйн болон хөдөлгөөний нейроныг холбогч. За энэ нь бол ёстой жинхэнэ A дээр байгаа энэ завсрын нейроны тодорхойлолт гарч ирж байна. Тэгэхээр E бол зөрсөн байна тий. Эрхтэн тогтолцооны хэсэг болон үүргэн зөрчий. За 22-ийн C зүг байлаа. Тэгэхээр бид нөгөө нэг яг энэ тархины үйл ажиллагаатай бас л 10 дугаар ангид танилцдаг. Тэгэхээр энд байгаа слайдын хэсгүүдийг багш нь энэ 10 дугаар ангийн мэдлээ цэг хэмээн дээрх хүний мэдрэлийн тогтолцоо гээд оюун эрдэнэшийн боловсруулсан хичээлээс ингээд шууд оруулсан байгаа. За тархины бүтцийг харах юм бол их тарих, дунд тарих, бага тарих, урт бутар болон завсрын тарих гээд маш энгийнээр хуваацсан баз.
Тэгээ их тархийг аваад үзэхээр хит хитэн одоо хэсэг буюу мэдрэх үеийн төвөнд олж өгдөг онцлогтой. А дунд тархины хувьд болохоор арга ясны нөгөө хөндлөн судалт булчингийн үйл ажиллагаа зохицуулахад оролцдог. А бага тархин дээр болохоор наривчсэн хөдөлгөөн орж ирдэг. Урт давтар тархин дээр амин чухал үзүүлэлтүүд гээд ойлгочвол айгу амархан байдаг. Амьсгалах, заа зүрх судас, бицийн солилцоо энэ төр ороод ирж чад. Тэснээ бас зарим нэг рефлексүүд ханиах, найтах, нүд анивчих, бөөлжих гэх зэрэг. За бөөлжих гэхээр нөгөө хамгаалах урвал болчихж байгаа шүү дээ. Хэрвээ хортой зүйл идсэн бол түүнийг бөөлжиж гарах. А тэгээд сонирхолтой мэдээлэл гэх юм бол нөгөө машин явж байгаа дотор мухаараад байдаг шүү дээ. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр тархинд очиж байгаа мэдээлэл зөрчдөг. Би ингээ хөдөлгөөнгүй байх гэдэг мэдээлэл тэгснээ объект хөдлөөд хахаар би хөдлөөд ин гэдэг мэдээлэл хоёр зөрөөд ингээ тархинд очичдаг. Тэнгуут тарих ямар дүгнэлт идэв гэхээр энэ яг болохгүй юм мэдээд хортчих гэж боддог. Тэгээд тухайн хүнийг энэ яг ингээл те хортой урмал идсэн байна, хорцсон ингээд үнсэн учраас өөрийгөө хамгаалахын тулд бөөлжүүлэх гээд тэгээд дотроо муухай ирдэг. Шинж тэмдэг хэлэрдэг бахны. За дараагийн завсрын тарих бодисын солилцоотой ерхэд бол холбоотой. Тэгээд дотоод эрхтний үйл ажиллагаа, за нойрсолт, анхаарал гэх зэрэг бүх зүйлүүд маань ерхэд бол завсрын тарихны үйл ажиллагаатай холбоотой байдаг бахны. За нуус орж ирж байна. За нуусан дээр 31 хос мэдрэл нууснаас гардаг. За тэнгуутаа энэ нь хүзүүний 7, сэр нурууны 12, бүслэгийн 5. За энэ зурган дээр байна. Тэгээд ууцны 5, ахар сүүлний 5 гэсэн ийм одоо нугалмуудаас тогтдог онцлогтой ахны. Одоо сэр нурууны дундуур те бидний нөгөө нуус буюу төв мэдрэлийн тогтолцооны гол хэсэг ингээд явж идэг байна шүү дээ. За дараагийнх нь болохоор зэрэг одоо энэ манай нуус харагдчих шүү дээ. Дотор талын шар хэсэг. Тэгэхээр нуусан дээр авч үзэх юм бол дотор талын энэ хэсэг маань бор бодис гэж юм. За гадна талын энэ хэсэг маань цагаан бодис гэж явдаг. Тэгээ бор болон цагаан бодисын онцлог нь бор нь болохоор саний мэдрэлийн эсүүдийн их биеэс тогтсон. Тэгээд мэдээлэл боловсруулах үндсэн төв нь болдог бол цагаан бодисууд нь нөгөө сэртэнгүүдээс аксонуудаас ч юм уу те тогтцсон. За тэгээ мэдээлэл дамжих үндсэн зам нь олж өгдөг. Тэгээд тарих нуус хоёрын дээр аюул сонирхолтой. Нуусанд бор бодис төвдөн байхад тархины бүтцийн хувьд за ёстой уучлаарай. За тархины бүтцийн хувьд гадуур нь бор бодис атрайн нухчаатай хэсэг дээр те сэтгэн бодох хэсэг бор бодис орж ирээд за дотоод хэсэгт нь цагаан бодис орж ирдэг. Ийм онцлогтой байдаг. Нэг юм бас хэлхээ яг мартчихжээ шүү. Энэ хараа төвийн энэ бор бодис нь яг нэг тийм эрвэхийний далавч ер нь эрвэхий тийжлэн харагддаг байхгүй юу? Тэнгууд эрвэхийний яг энэ жижиг далавчтай хэсэг баад энэ язороос нь мэдрэхүйн нейрон ингэж орж ирнэ гэсэн үг. За харин уртлын энэ том далавчтай хэсэг баад энэ том далавчтай хэсгээс манай хөдөлгөөний нейрон гарч явна гэсэн үг хаана шүү дээ. Тэгэхээр мэдрэхүйн нейрон гэдэг бол одоо жишээлх юм бол чи нэх гой ингээ мандрын халслангууд үнэр нь нэх гой үнэртдэг шүү дээ. Тэгэхээр яг тэр үнэрний молекулууд тэр хамрны одоо хэсэг дээрх тэр үнэр хүлээж авах ч рецепторууд дээр суугаад тэгээд тэр үнэрийг чи мэдрэхүйн нейроны төслөмжтойгоор дамжуулаад за тэнгууд завсрын нейроны төслөмжтой тархи руу очиод мэдээлэл хүргэнэ шүү дээ. Тэнгуудаа нэх гой мандрин авч итмээр санагдаад хөдөлгөөний нейроноор гарч дэлгүүр орё гэдэг дохиог өгөнгүүт чиний булчин ерөөд бол агшил сунаад хөдөлгөөнд ороод гараад дэлгүүрээ судалт авалт хийнэ гэсэн үг хаан шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо рефлексийн ном ажилдаг гэсэн үг. Рецептор, мэдрэхүйн нейрон, завсрын нейрон, тэгээ хөдөлгөөний нейрон, афферент буюу хөдлөх одоо тэр үүрэг гүйцэтгэх хэрэгтэн лөө дамжина. За үүрэг гүйцэтгэх хэрэгтэн нэг бол булчин сая хэллээ те. Одоо дэлгүүр гарьяа гоё амттай юм олоод идчихье. За эсвэл булчирхай. Жишээлх юм бол өрөвдөлтөд кино үзээ сэтгэлчин тоглоод уйллаа гэж үтээ. Тэгвэл эн чинь яах нь нүдэрээ чи мэдээллийг хүлээж авч байгаа штэ. Тэгвэл ямар гонигтай сэтгэл шимшрэм юм бэ гэдэг тэр мэдрэмжиндээ хөтлөгдөөд тэгээ өөрийн ирэхгүй хөдөлгөөний нейроны хэсэглүү нөгөө нөлөөсний булчирхайг идэвхжлүүлэгч дохиоч нь явчихна. Тэгээд нөлөөсний булчирхай идэвхжээд уйлнаа гэсэн үг хань тийм. За энэ бор бодис болон цагаан бодисны ялгаа. Энийг ерөөсөө л мэдээлэлд ороод үнсэн хэсгээс нь хараад явах боломжтой. За мэдрэлийн хэсгийн ширхэг байна те. Их биеийн хэсэг,
бөөм агуулж байгаа. Тэгээд дендритийн хэсгүүд нь болохоор гаднаас мэдээллүүдийг хүлээгээд авчина. Гаднаас ирсэн мэдээллүүд гээд олон тоон дээр хэлж байгаа шалтгаан нь нэг мэдрэлийн хэс чинь олон мэдрэлийн хэсүүдтэй холбогдоод одоо жишээлбэл 5-6 мэдрэлийн хэсээс мэдээлэл хүлээж авна шүү дээ. Тэгмээд тэр хүлээж авсан мэдээллүүдээ бүгднгийн нэг биеийн хэсэгтээ нэгтгэн дүүнэн гэсэн үг. Тэгээ нэгтгэн дүүнгэснийхээ дараагаар аксоны тусламжтай дараагийн мэдрэлийн хэстэй мэдээллийг дамжуулж өгдөг. Тэгээ аксон маань хөдөлгөөний нейрон дээр ийм юутай мэдрэхүйн нейрон хөдөлгөөний нейрон дээр эмээлийн бүрхүүлтэй шван хэсүүдтэй. Тэгээ шван хэсүүдтэй учраас мэдрэлийн импульс маань хүсрэлттэйгээр асар хурдан дамжих тэр боломжийг олгодог. Дээрээс нь яг цахилгааны утасны тусгаарлагч шиг өөр хоорондоо маслахаас одоо хамгаалж өгдөг юм онцлогтой ахны. Одоо үүргээс нь хамаарат нейроныг 3 өөр хэсэгт ангилж өгч байна. За рефлекс. За болцолт болон болцолт бус рефлексийг яаж ялгах вэ гэхээр болцолт нь тэгвэл тэгнэ гэдэг учиртай шүү дээ. Өөрөөр хэлбэл чи одоо төгөлдрөөр тоглоол ах юм бол гар хурууч нь салж зүгшрээд дээд ерөөхдөө бол төгөлдөр урыг маш сайн тоглодог болно. Энэ бол болцолт рефлекс ахгүй. Чи хий тэгээ түүнийхээ дүнд чадвараа эзэмшдэг. Энэ бол болцолт рефлекс. Болцолт бус рефлекс гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо импринтинг гэдэг тийм дэгдэхээ өндөн хараад өндөнөөсөө гарч ирлээ. Хажуудаа байгаа объектыг хамгийн түрүүнд харсан объектыг ээжигээ гэж бодно. Тэгээд араас нь тасралтгүй даган дуурайна. Энэ бол болцолт бус рефлекс. Өөрөөр хэлэх юм бол тэгж дагна, тэгж дуурайна гэдэг нь яг түүний генд нь ингээд хадгалагдчихсан мэдээлэл аваад байгаа зү тий. Тэгэхээр болцолт бус рефлекс гэдэг нь болохоор зэрэг ерөнхийдөө бол тухайн одоо зүйлийн амьд организм болон яг ижил хариу үйлдэл үзүүлдэг. Тэгээд удамшдаг төрлийн рефлексүүд орж ирдэг. Болцолт рефлекс гэдэг маань болохоор удамшихгүй амьдралын явцад шинээр сурна, олж мэднэ. Ийм онцлогтой ахны. За ингээ 22-ийн үүрэг болон мэдрэхүйн нэгтэн тогтолцооны хэсгийг зөв харгалзуулсан өгдөл бол яалтчгүй C өгдөл байлаа. За 23. Ургамлын иш газрын татах хүчний эсрэг ургах хариу үйлдэлийг гэж байна те. За асуултаасаа шууд бодно хэдүүлээ. Ургамал газрын татах хүч гэж байна те. Газар гээл ороод ирэх юм бол гео гэдэг үг толгойд чинь шууд орж ирэх ёстой. За тэгээд ургамлын хөдөлгөөн яригдж байгаа. Ургамал дээр яригддаг хөдөлгөөнийг тропизм гэнэ. За тропизмыг мэдэхгүй гэж бас олно шүү дээ. Гэтэл энэ хараа зохицуулга. Мэдрэлийн зохицуулга гэдээ ороод ирлээ. Энэ бол ургамал дугаасаа байхгүй. За шингэний гэснээ зохицуулга. Энэ бас яах нь татах хүчний эсрэг ургамлын хариу үйлдэлийг юуш нэрлэдэг вэ гэж асуусан шүү дээ. Тэгэхээр шингэний зохицуулга бол энэ биш ээ. Тэнгууд үлдчихэж байгаа нь энэ хараа фотосинтез бас улаан цам худлаа Аз гэрлийн нийлэгчлийн процесс биш шүү дээ тий. Тэгэхээр ийг бас шууд даръя. Одоо геотропизм уу, фототропизм уу гэдэг хоёр өгдөл хэдүүлэнд сонголт үлдчихэж байна тий. Тэнгууд гео гэдэг нь газар гэсэн үг, фото гэдэг нь гэрэл гэсэн үг. Тэгэхээр фототропизм буюу гэрлийн нөлөөтэй хөдлөх талаар яриад байгаа илүү. Эсвэл геотропизм буюу газрын татах хүчний нөлөөтэй хийж байгаа хөдөлгөөнийг яриад байгаа илүү гэдгийг асуултаас харахаар газрын татах хүч гэж орж ирж байна. Тийм болохоор манай хариулт яалтчгүй би өгдөл болж байгаа. За ургамалт хийгдэж байгаа хөдөлгөөнийг ерөөхдөө бол тропизм гэж нэрлэдэг. Гэхдээ тэр нь ямар нэгэн гадаад хүчин зүйлийн нөлөөтэйгээр одоо хөдөлгөөн бол хийгдэнэ. Яг ямар хүчин зүйлийн нөлөөтэй үүссэн хөдөлгөөн бэ гэдгээс нь хамаарат ингэж нэрлэдэг байх нь тий. За жишээлх юм бол геотропизм гэдэг нь газрын татах хүчнийг фототропизм гэдэг нь гэрлийн нөлөөтэй хөдөлгөөнийг за гидро гэх юм бол гидро гэдэг нь ус шүү дээ. Тэгэхээр усны нөлөөтэй хөдөлгөөн. За химо гэх юм бол химийн бодисын нөлөөтэй хөдөлгөөн. Аэротропизм гэх юм бол хүчил төрөгчийн нөлөөтэй хөдөлгөөн. Тимотропизм гэх юм бол механик үйлчлэлт хөдөлгөөн. За энэ дээр одоо жишээ авъя л та. Газрын татах хүчний нөлөөгөөр яаж хөдлөд байгаа юм бэхээр үндэс гэдэг маань ургаж байгаа тий. За мэдээж үндэс маань доошоо чиглэлтэй ургаж байгаа. Тэгэхээр газрын татах хүчний дагуу ургаж байгаа учраас энэ бол эерэг шилжих хөдөлгөөн буюу эерэг геотропизм болно. Гэтэл газрын дээд хэсэг яах вэ гэхээр мэдээж дээшээ чиглэлтэй
буюу газрын татах хүчний эсрэг чиглэлд хөдөлгөөн ургаж гинэ гэдэг чинь тэр чинь өсөж өндийгөөд хөдөлгөөн явагдаад байна шүү дээ. За энэ тохиолдолд газрын татах хүчний эсрэг учраас сөрөг геотрофизм гэдэг. За ингээд чиглэлээ ойлгочхоор бус нь амархан болчих жоос дээ. Фототрофизм гэх юм бол яг гэрлийн нөлөөнөөс болоод хөдөлж байгаа хөдөлгөөн юм байна. Тэгвэл гэрлэлүү тэмүүлээд ургаж байгаа газрын дээд хэсэг нь эрэг фототрофизм. За гэрлээс үл хамааран доошо чиглэлтэй ургаж байгаа үндэс нь сөрөг фототрофизм болно гэсэн үг хаана шүү дээ. За 23 дээр урамлын иш газрын татах хүчний эсрэг ургахаар үйлдэлийг геотрофизм гэж нэрлэдэг. За 24 хүний биеийн дулаан зохицуулгаад за энийг хэдүүлээ өмнөх тест дээр ажилласан болохоор айгүй хурдан хийж ухаах. За ингээд 1-6 хүртэл харах юм бол хөлсний булчирхай үйл ажиллагаа идэвхчин. За зүйтэй идэвхчиж хөлс ялгарна. 1-ийг авлаа. За 2 нь эсэргээрээ байгаа тэгэхээр 2-ыг шууд хаяа. 3 зах хязгаарын цусны хялгсан судас нарийсахгүй те. Харин чиг судас өргөсөн 4-ийг авлаа. Шар ус өргөгч булчин агшаад агшингууд ус босно. Даарс үед энэ процесс явагддаг. Харин хөлөрсөн үед шар ус налдаг бахны. Тэгэхээр зөв хариулт маань 1, 4, 6 гэсэн өгдөл маань зөв болж тарж байна. Тэгэхээр дулаанаа алдах юм уу эсвэл дулаанаа хадгалах юм уу гэдэг бол айгүй чухал байгаа даа тий. Тэгээд бас бүр дээр нь ямар процесс явагддаг вэ гэдгийг ялгаад харчвал зүгээр. За яг 9-р ангийн сурах хүч дээр энэ хараа. Хүйтнийг мэдрэх үед гингуудаа захын судас нь яадгийн хөлс ялгархаа болдгийм байна. Шар ус өргөгч булчингийн агшилтаар татагдаад ингээ босоод өчт юм байна тий. Халуун үед болохоор зэрэг захын судас нь өргөсөх юм байна. Хөлсний булчирхаануудын үйл ажиллагаа идэвхчин нь шар усыг өргөгч булчин суларснаар ус налж ундаг бахны гэсэн. Энэ ерөнхий мэдээлэл маань ингээ зурагтайгаа байждаг. Зургийг ингээ харах юм бол яг ус нь ингээ дэшегээ босцсон байгаа нь тий. Энэ халсан үед ус налаа суудсан байгаа нь бол маш тод ажиглагддаг ийм хөөрхөн зурагтай ахны. За энэ аюу чухал. Энэ үнэхээр толгой эргүүлж чаддаг хүснэгт байхгүй. Гэхдээ учрыг ухаад ойлгочих юм бол ер нь бол хөөрхөн цэжлэгдэж байна. За яаж амархан байх вэ гэж. За эхлээд ингэ л та. Яагаад хүнд вэ гэдгийг багш нь тайлбарлая заяа. Бид нар нөгөө нэг одоо цуснаас юу гэх юм амьд организмыг хүйтэн цустай. За тэгээд бүлийн цустай гэд ялгадаг тий. Бүлэн гэдэг дээр одоо жишээлх юм бол хүн орж ирээд хүйтэн цустай дээр жишээлх юм бол загас орж ирнэ тийм ээ. За тэгтэл энэ энгийн ангилцыг яг энэ хүснэгт бүр ингээд илүү задлцсан байгаа байхгүй. Тэгснээ гомиотерм ба гетеротерм, поиклотерм, тэгээ поиклотерм ба хурамч гомиотерм гэж ороод ирж байгаа байхгүй. Тэнгууд шууд хүүхдүүдийн толгой ёо зайраарэ гэд энийг ерөөсө хүлээж авдаггүй шүү. Ер нь би ч гэсэн хүлээж авдаггүйсэн яг үнийг хэлгээд. За тэгээд яг сайн харсан чинь ийм учиртай хүүхдүүдээ. Гомиотерм гэж штэ. Гомогийн ороод ирэхээр эн чинь угаасаа ижил гэсэн утгатай штэ тий. Тэгэхээр гомиотерм гэхээр биеийн температур орчны температураас хамаарахгүй. Биеийн температур нь гадаад орчин яаж ч өөрчлөгдөж исэн өөрийнхөө үндсэн хэмийг хадгалахыг одоо зохилтолгойтой хадгалахыг зорддог тийм зохицуулгатай байхгүй. Одоо жишээлх юм бол өвөл болол гадаа хасах 10 20 30 хэм болоход тэрийг дагаад бидний бие хөлдөө гулуу залаад ингээд ингээд гусаад яваад идэв шүү дээ тий. Эсвэл 140 хэм болоод халахад чинь буцлаад дундгүй зүтэй. Тэгэхээр яг энэ цаанаа яаж ийнэ гэхээр хүн гэдэг зүйлийн бие доторх ферментүүд хэвийн ажиллахын тулд оптимум температур нь 37-тай тий байж явах ёстой. Тэрийг нь зохицуулаад халсан үед нь тэгнэ хөрсөн үед нь тэгнэ гэсэн саяны тэр зохицуулга мэдрэлийн зохицуулга дулааны зохицуулга байж идэг байхгүй. Тийм учраас биеийн температур гадаад орчноос хамаарахгүй өөрийнх яг үндсэн тэр температурыг барьж идэг. Тэгээд бидний температурын гол их усүр нь мэдээж хоол идээд ходоодонд боловсруулах ходоод гэсэнд явагдлаа. Энэ үед дулааны энерги ялгарч идэг. Тэнгууд ус чинь дулаан потенциалтай штэ. Ялгаруулсан энергийг манай цусан дох ус маш шингээгээд авчихна гэсэн үг. Ингээ биеийн температурыг сайхан барьчих нь. За ингээ гомиотермийг ойлгоцсон байх хүмүүстээ. За тэгтэл энэ амар сонирхолтой заяа. Гомиотерм ба яана. За энэ үр явчих. Гомиотерм ба
гетеротhermгийн ороод ирж байгаа байхгүй. За гетеро гэхээр өөр гэсэн утгатай тий. Тэгээ та нар бодоод үзтээ. Наа чи эцлэлтэй гэхдээ өөр аахгүй юу гэхээр утгагүйсэн сүж байгааз. Гэтэ яг энэ үед бол утга учиртай зэ. Яагаад вэ гэхээр за жишээг нь хар. Тарвгийг авъя. Тарваг гэдэг чинь мэдээж хүйтэн цустай амтан биш шүү дээ. Энд чинь бүлээн цустай тий. Гисэн хэрнээсээ химнэлээсээ хамаарат биеийн температурыг өөрчилдөг. Хичнээн бүлээн цустай ч гэсэндээ ичээндээ орох үедээ ч юм уу. За нөгөө амьдралын идэвхтэй идэвхгүй үедээ биеийн температурыг одоо жишээлбэл 36 байх ёстой юмыг 10 луу 6 луу тий магадгүй бүр зарим зүйлийн амьтад тэг рүү оруулж чадаад байгаа байхгүй юу? Хичээндээ орох үедээ. Эсвэл өдрийн ичмэл амьтад идэг штеп. Одоо сарсан баваахаа гээл тийм онгой өдөр нь ингээд агууд бүгж жагаад шөний идэвхтэй тий гарч авалдаг тий. За тэгвэл энэ мэтчлэн энерги зарцуулах шаардлагагүй үедээ биеийн температураа сайхан бууруулад бяцхан штеп. Харин идэвхтэй үедээ болохоор зэрэг биеийн температур нь хэвэн болтгоо гэсэн үг. Тэгэхээр өөрчлөгдөд байгаа биеийн температур тийм болохоор гомеотерм ба гетеротherm гэд тодорхойлчих. За дараагийнх нь поиклотермгийн ороод ирж байгаа. Тэгэд ер нь энэ үсгтээ ингээ харах юм бол хідүүлэнгийн мэддэг хүйтэн цустай амьтад чинь поиклотерм баггүй. Гадаад орчны температураас биеийн температур нь тэр чигтээ хамаардаг. За энэ дээр нэрээ багш сансан дээр нэг сонирхолтой зүйл хэлчихье. Могоо хүйтэн цустай тий. Гэтэ өндөг дардаг. Тай санаж гинөө ингээд төсөөлөд бодохоор нэрээ могоо өндөг дардаг штеп. Өөрийнхөө бүр биеэр. Гэтэл тэр чинь хүйтэн цустай. Гэтэл өндөг гэдэг бол дулаанд ингээд инкубацлагдах ёстой шүү дээ тий. Энэ үед могооны биеийн температур нэмэгддэг байхгүй. Яаж нэмэгдэх юм бол? Тий. Биеийн температур нь яг яаж нэмэгдэх вэ? Хайгаад үзээрэй. Баш нь хэлмээр л гэхдээ та өөрсдөө хайгаад болоод үзээд сонирхоод хараарай. За дараагийнх нь поиклотерм ба хуурамч гомеотермгийн ороод ирж байгаа. Амар сонир багаз. За одоо ингээл та поиклотерм гэдгийг хүйтэн цустайгийн хэдүүлээ ойлгочлоо шүү дээ тий. Гэтэл гомеотерм гэдэг нь бүлээн цустай дээр нөгөө биеийн температур ингээ өөрчлөгддөггүй нэг хэмдэ байдаг гэх хэдүүлээ сая гомеотерм дээр ярьсан байхгүй. Гэтэл бүлээн хүйтэн цустай гэх энэ хоёр чинь ингээ цугтаа энэ одоо ангилцууд дээр ороод ирж байгаа. За тэгсэн яасан бэ гэдгсэн чинь ууг нь бол тухайн организмын биеийн температур нь гадаад орчноос хамаарна заяа. Гэхдээ одоо жишээлбэл энэ хараа далайн гүнд хонгилд агуун гүнд температурын хэлбэлцэл бага. За тэнд температурын хэлбэлцэл бага болчхоор тухайн тэр орчинд амьдарч байгаа организмын биеийн температурын хэлбэлцэл нь мэдээж байхгүй. Яг тогтмол эдэв шиг байна гэсэн үг. Тийм болохоор поиклотерм ба хуурамч гомеотерм гэж нэрлэдэг. Гэвь нөгөө орчлын ухаад ойлгочих юм бол нөгөө төвхтэй харагдаад исэн нэр томьёонууд маань тэр ангилж байгаа байдал нь те маш амархан болчихж байгаа. За 24 1 4 6 9 25 сүүлийн асуулт. За дотоод шүрлийн булчирхаануудын үүргийг зөв илэрхийлсэн хувилбар. Дотоод шүрэл нэлээд том сэдв те. Бүр нэрээ яа да гэхээр ийм сэдв байгаа. За хэдүүлээ үүрийг харъя. За дээр Т лимфоцитын боловсролтыг сэдэх гинэ. За Т лимфоцит гэдэг бол дархлааны Т-с байгаа тий. Т-с яагаад Т-с гэж нэрлсэн бол энэ магадгүй ЦЖ за Монгол үсэг яриач байхгүй л дээ. X эсвэл W юу ч юм уу арай өөр үсэг гэж болоогүй болов. Гэтэл сэрэ булчирхаа маань тимус гэж явдаг. Тэгээ Т лимфоцит маань ясны ч өмнөөс үүссэн ч гэсэндээ нөгөө mature хэлбэрлүүгээ буюу одоо бүрэн боловсрох тэр процесс нь сэрэ булчирхаад явагддаг. Тийм болохоор тимус гэдгийн ихний Т үсгээр нэрлэлсэн ийм онцлогтой. За тэгээд харангуут дээр сэрэ булчирхаан дээр нэмэх нойр булчирхаа болон бамбаа булчирхаан дээр хасах. Тэгэхээр манай үнэн хариулт байх магадлал тун өндөр байгааз. За би харъя цуснах глюкозын хэмжээг хянаж зохицуулах гинэ. За цуснах глюкоз гэж орж ирэх юм бол толгойд чинь шууд инсулины араас нойр булчирхаа орж ирэх ёстой. Гэтэл энд манай нойр булчирхаан дээр хасгаар тэмдэглээд явж штэ. Тийм учраас манай
бие үүдэл бол бүр яалтчгүй худлаа олж тарж байна. За сийг харангууд бодисын солилцоог нэмэгдүүлэх, өсөлт хөгжил, зохицуулах гэдээ орж ирж байна. Бодисын солилцоо гэх юм бол ерөнхийдөө бамбаа булчирхай дээр орж иртээ. Тэнгуутын дараа нойр булчирхайн дээр бас дахиад ороод ирсэн байна, нэмгэлцсэн байна те. Энэ хэсэгтэр. Тэгэхээр C бол ударчж байгаамаа. За D. Бөөрөнд усны дахин шимэгдэлтийг сэдэх гинэ. За яана. Бүр 3 ангийн нэмгэлцсэн биз дээ. Тэгэхээр энэ худлаа. За энэ хаанаас ялгардаг ямар даавар илээ? Бод. За өмчин тархины урд хэсгийн дааврыг зохицуулах. За өмчин тархийг зохицуулна гэвэл гипоталамусаар орж ирнэ. Гэтэл нойр булчирхайг гой бүр шинэ үүрэг өгчөж. Ийм учраас И бол худлаа. Тэгэхээр зөв хариулт маань ерөөсөө л A болж байна. За эхнээс нь хэдүүлээ булчирхаануудаа хараад явъя. За сэрээ булчирхайн харагдаж байна тий. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн ерөөхдөө бол Т лимфоцитын боловсролтыг сэтэх маш чухал үүрэгтэй булчирхайгаа. За бамбаа булчирхай боллоороо зэрэг яг энэ хүзүүний хэсэгт байгаа. Энэ бол бамбаа булчирхай. Тэгээ бамбаа булчирхай маань өөрөөсөө ерөөхдөө бол бодисын солилцооны үйл ажиллагаатай холбоотой маш олон одоо тэр бодисуудыг бол ялгаруулдаг. За тэнгуут энэ дээр хараа тироксин болон триод тиронин ялгаруулсан байна. За кальцитониныг ялгаруулсан байна. Энэ нөхөр яадаг вэ гэсэн чинь цусан дахь кальцийг бууруулдаг байна шүү. Энийг тогтоож аваарай. Энэ орж ирээд идэг. Яг хэдэн оны ээш дээрээ явж исэн. Задгаад ирээд. За тэгээд бамбаа булчирхай дээр дахиад нэг сонирхолтой зүйл нь бидний нөгөө энэ хараа баяр баясгалан цоглог байх бүхнийг бидэнд бэлгэлдэг булчирхай гэж байгаа байхгүй. Тэгэхээр эрэг сэтгэл хөдлөл чинь тэр чигтээ бамбаа булчирхайтай холбоотой болж тарж байгаа. За нойр булчирхай маань маш өвөрмөцтэй гадаад шүрлийн дотоод шүрлийн гээ хоёр хэсэгтээ гадаад шүрэл гэх юм бол мэдээж ойлгомжтой бодисын солилцоо одоо нөгөө нэг энзимүүдийг өөрөөсөө ялгаруулаад нарийн гисэлд оруулж байгаа. Энэ бол ациносис ялгараад ордог ферментүүд. Тэр чигтээ 93% гэдэг дангаараа эзэлж байгаа байхгүй. Гэтэл 3% нь дотоод шүрлийн одоо хэсэг орж ирж байгаа. Тэгвэл дотоод шүрлийн хэсэг гэнгүүт толгойд чинь шууд Лангергансын арал бодогдно. Лангергансын арал дээр бидний үздэг эсүүд бол альфа болон бетатаас. Тэгээд альфагаас нь глюкагон ялгардаг. Энэ цусндаа сахар багассан үед ерөнхийдөө буцаагаад хэвийн түвшинд авирчих одоо үйлчлэгээтэй даавар. За бетатаас инсулин ялгардаг. Цусндаа сахар хит өндөр болчих юм бол цусндаа сахарыг багасгахын тулд ялгардаг. Ийм даавар байгаа. За одоо тэгвэл багш нь таадаас асууя л та. Цусан дахь сахар хит бага болчихвол яах вэ? Ямар сөрөг нөлөөтэй вэ? За хариулт 1 2 3 дотор батцсан баг тий. За цусан дахь сахар хит бага болох юм бол энергийн дутагдалд орно. Тийм болохоор хитрхи бага байлгаж болохгүй. За дараагийнх нь 2 дахь асуулт. Цусан дахь сахар ихсүүл тэгвэл ямар сөрөг нөлөөтэй? 1 2 3. За хариултаа бодсон баг. Хит ихсэх юм бол төсөөлөд үзээрэй. Стакан дотор ус игээд тэрнлүү сахар нэмээл утаад авах юм бол тэр нь зууралдсан, наалдамхай хувирна штий. Тэнгууд цусан дахь сахар хит ихсүүл яг тэрэн шиг цус өтгөрөөд зууралдамтгай шанар нэмэгдээд урсгалын хурд нь буураад захын хэсгүүдэд очиод бүглөөд захын хэсгүүдэд бүр ингээ бүх юмны дутагдал үүснэ. Яа тэгэхээр цусан хангамж нь боогдчиход тийм шүү. Тийм болохоор чихрийн шижин гэдэг бол маш одоо өндөр сөрөг нөлөөтэй өвчлөл анхны. Тэгэхээр инсулин гэдэг маань тэр цусандаа сахар хит ихсгээс биднийг хамгаалж идэг байна тийм. Тэгээ энэ дээр багш нэмэлтээр зөвлөмж өгөхөд бид яг л ингээл хідэн цагт чи хэдэн удаа яаж хоол одоо хэр хэмжээтэйгээр идтiin те тэр чинь яг л тогтмол ах хэрэгтэй. Тэгэхгүй өдөржингөө ингээд юм ингээл идээл ах юм бол байж байгаа л нэг чихэр идээл, байж байгаа л нэг самар идээл, байж байгаа л нэг жимэг идээч ч юм ингээд байн юм идээд ах юм бол эдсэн болгон чинь глюкоз үүсгэж байгаа шүү дээ ерөнхийдөө. Тэнгууд тэр чинь нойр булчирхайг дандаа ажилуулж идэг. Бүр ингээд амралт байхгүй нойр булчирхай тэнд ажиллана гэсэн. Тэгээ сүүл рүүгээ тэгэл нойр булчирхайтай холбоотой өвчлөлүүд үүсэж явчихна шүү дээ. Ийм учраас хооллолтоо маш цэгцтэй байх нь чухал ахны. За энэ манай 9-р ангийн сурагчид ирээдэг зураг агац цусан дахь хэвийн хэмжээ, глюкозын хэвийн хэмжээ нохоны ерөөсөө
багасгах юм бол яаж их сүхийг буцаага хэмнэн оруулах уу? Ихсчих юм бол яаж буулгаад буцаагаад хэмнэн түвшинд очуулах вэ? Тэгэхээр энэ зохицуулгыг манай нойр болчихын тэр альфа болон бета эсенциалаарах глюкагон болон инсулин зохицуулж идэг. За тэгвэл та хэд маань хайгаад үзээрэй. Нэрнгэсээ цуснадах сахарын хэмжээ хэд ах хэвээр юм бэ? Яг ийм хэвийн хэмжээ. Тэгэхээр тэрийг нэг харачвал зүгээр шүү. За 25-ын зөвөрөлт ээла. За хичээлээсээ гадуур мэдээж өдөржингөө хичээлээгээд ядарч байгаа байх. Тэгээд энэ амар тулгамдуу амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргах үедээ цаг гаргаад багшийнхаа энэ бэлтэж байгаа хичээлээ үзээд өөртөө гэд мэдлэг нэмээд сэдвүүдээ сэргийн санаад бусдад явж байгаа чинь үнэхээр их бахархжээ. Тэгээд ийштэй өндөр оноо авахыг өөрийнхөө замд хэрэгтэй тэр оноо авахыг хүсье. Бай. Сувгаад дагаад subscribe дараад тэгээ бичлэг дээрээ хуруугаа залгачаарай, лайк дарчаарай.